Наадтай байхад үлсээ. Хүн болгон л өртөө шиштэй штэ. Би түгээрээс шүү. Йоо янчка. Чи наадтай шүү дээ. Ийм гоё биш дээ. Юу ч эзэнд харахгүй маа. Би бол бүр шүлсээ зайлгсан ч тархлаад. За тийм ер нь ямар нэг юм болоод ямар нэг ингэ төрчдөг нь. За яшгаа тэр ч юм бэ. Чи тэгээ өөрөө үлд хийж байгаа юм уу? Үгүй л дээ яах вэ? Тэгтээ яхан бодоолах юм. Тэгвэл эн чинь бас тийм аацтаадаач биш найз нугасаа л дасгал хөдөлгөөн эрүүл хоолдоор холдог штэ тийм байхгүй юу? За тийм дээ. Хөөе баска. Чи найздаа нэг цалин ботлны хідэн төгрөг цэлжиж. Хэдийг 100 цаарчлах толно. Тэгвэл найз руу ансаа өчг найзыг шилжүүлчихье. За. Гэтэ чи сайхан цалин бочд мөнгө төгрөгөө хаашаа ичдэг юм бэ? За чи ч нөгөө баян мөнгөтэй байдаг азтай юм болохоор ойлгохгүй л дээ. Найз нэг л түрээс мүрээс гэл байр марны мөнгө л амар хэрүүлдэг байхгүй. Юу наадтай байхтай үлсээ. Хүн болгон л өртөө байгаа шүү дээ. Зээлээ төлж байгаа шүү дээ. Юуны тулд өдрөө болгон ингээд шарваа ажиллаад 2-3 ажил зэрэг хийж байгаа хэлээд. Ер нь тэгээ хөдөлмөрлөж байгаа хүн үр шимийн хүрттэй юм дөө. Нэг аз маз бол хамаагүй. За тэгээд нэг данс руу ичээрээ за. Йоо энэ хүмүүс ч одоо яасан амар стресстэй болцсон юм маань л. За аргагүй үсэ нийгмийн стресстэй авч. Яа яах вэ? Чи энэ бодолтой байна. Манай нийгэм ямар амар стресс. Манай улс орнд болж бүтэж байгаа юм байгаа мó. Энэ хөгжин мөгжин гэж байгаа нэг хүмүүсийн хөгжсөн улс орныг колон болчвол таарна. Ядаргаат. Энээс өөр гой хөгжингүй болчихсон бол би бол ингэж амьдрахгүй байхгүй юу? Тийм үстэй око. Хөгжсөн улс орнд ямар гоё идэг л. Тэгээл энэ өндөр хөгжилтэй орнд төрсэн хүмүүс амар азтай байхгүй юу? Би ч жишээл тийм оронд ирсэн бол хизээч ингэж амьдрахгүй. Тийм үстэй. Чи ч өөрөө ямар стресстэй, ямар амар хохирогц төвтэй юм бэ? Нэг асуудал байгаа нь өмнө ч гэсэн чи бас арай ингэж ярьж болохгүй. Тэглэж тэр өндөр хөгжсөн улс орнуудыг чи иргэдэн өөрснөө ухамсартай, яаж л зөв шаардлага тавьдаг, яаж л тэд нар чи сонгуул монгуулаа өгдөг, хөдөлмөрч хүмүүс байгаа. Чи яаж ч сонгуулаа ч өгдөггүй зү. Тэгжээс нэг амар олон юм ярих юм. За би ер нь лайв хийе.